За нэг асуулт ирсэн. Гэр бүл салалтанд хэн хохирдог вэ? Гэр бүл салах аюул ирлээ гэд. За тэгэхээр гэр бүл сална гэдэг бол ямар ч сайхан юм байхгүй. Алинд нь ч ялгаа байхгүй. Тэр эрэгтэйд ч байна уу, эмэгтэйд ч байна. Ер нь хоёуланд нь л яах вэ? Ямар ч сайн юм байхгүй. Ялангуяа салж байгаа эрчүүд боддог. За энэ нэг эмэгтэйгээс гараад эмэгтэйгээ салаад тэгээд дараагийн эмэгтэйтэй би сайхан амьдрнаа гэдэг. За энд нэг юм үг байдаг. За эхний эхнэр бурхнаас, дараагийнх нь найзаас, дараагийнх нь чөтгөрөөс гэд. За энэ бол яг үндсэндээ бол хилээд өгчихсэн юм байна. Эхнийх нь бурхнаас, танд бурхнаас эмэгтэй хүн заяажээ, танд бурхнаас хань заяажээ гэсэн. За хин илүү их хохирдог вэ? За хэрвээ мэдээж хүүхэд бол маш гүн хохирж үлддэг. За бүр 70 ухамсарын төвшөнд. Ягаад гэвэл тэр хүүхэд хэдэн настай байж байсан хамаахгүй. 3 настай байна уу, 10 настай байна уу, 15 настай байна уу ч гэсэн бүгд л яг хохирж үлддэг. Ялангуяа хэдий ч нэ хүүхэд нялх байна, төдий ч нэ яг маш их сэтгэлийн эмгэг авч үлддэг. Тэр эмгэг нь маш их хүчтэй буруу нөлөөг тэр хүүхдийн өсөлт болгонд өгж байдаг. За тухайн үед авж байгаа хүүхэд бол маш хэцүү. Одоо тухайн салтынхаа үед хүүхд тэр эмгийг бол маш хурцаар хүлээж авдаг. За нэг 4-5 жилийн дараа эцэг эх нар одоо энэ манай энэ мартчихсан гэж боддог. Тэр бол тийм биш. Ягаад гэвэл цаана 70 ухамсард нь яг бүр хүчтэй одоо нэгсэндээ тийм тесрэг бөмбөг байж л байна гэсэн. Тэр тесрэг бөмбөг хизээ тесрэх вэ гэдгээ хүлээгээл байж л байгаа гэсэн. Тэгэхээр эрчүүд нөгөө ер нь бол салтанд бол зарим эцэг эхнэр тийм хайн хандах үзэгдэл гардаг. За яг энэ явна л ийз, тэр ингэн л ийз гэдэг ч юм уу. Эсвэл одоо би энд хайргүй болсон, би энд тэгсэн бол. За энд бол яг үгнийг бол өнөөдөр ярихгүй. Гэхдээ хэн илүү охирдог вэ? За мэдээж тэр хоёрын хэн нь одоо яг салаад одоо хаяад явж байгаа, тэгээ хаягдж байгаа хүмүүс бол мэдээж хохирох нь бол гарцаа байхгүй. Тэнд бол маш том хохирол ирнэ. Гэхдээ та хоёрын одоо бүх тэр муу мухай зүйлийг хүүхэд өөрөө дангаараа үүрдэг гэдгийг л энэ эцэг эхнэр л яах вэ? Маш сайн санах хэрэгтэй. Хизээд ч тэр хүүхд түүнийг тэр таагүй зүйлийг огт мартдаггүй. Бүр 25 наснд дааж мартдаггүй, 30 40. За бүр миний үед ирсэн чи яах вэ? Үргэлжил тэр яах вэ? 70 ухамсарт нь байж байдаг. За эндээс хүүхэд нэг тийм азар нэг 2 замаар явдгийн. Хүүхэд том одоо ер нь томчуудыг эргээд ингээд уулзалтнаас ингээд хараад байж хаад ямар одоо шарах байдгүй гэхээр. За эхнийх нь болохоор тэр салтаас маш их тийм том сургамж аваад за дотроо тэр хүүхэд яах вэ? За би л яах вэ? Гэр бүлээ ингэж орхиж явахгүй юм да гэсэн програмыг яах вэ? Тэр хүүхэд суудаг юм байна. Дараагийн нэг програм болохоор би дараагийнх нь тэр програм хамгийн аюултай програм юм байна. Тэр бол 70 програм. За яг манай аав яаж хийсэн би яг л тэгж хийх юм байна гэсэн програм маш их одоо элбэг үзэгдэж байдаг хүмүүст. Тэгэхээр энэ хоёр хоёлоо л яах вэ? Бас таагүй зүйл. Ягаад ихнийх нь таагүй болчлаа гэвэл. За тэр хүн яах вэ? За гэр бүлтэй болно. Тэр хүүхэд өсөн том болно. Тэгэхээр тэр хүүхдийн бодолд юу байх вэ гэвэл би аз жаргалтайч бай, аз жаргалгүйч бай, би ерөөсөө гэр бүлээ яах вэ? Гэр бүлээл салахгүй гэсэн бодол байна. Тэгэхээр хүүхэд тэн дээр л чармаа. Түүнээс аз жаргал гэдэг дээр болоо. Тэр болгон их анхаарал хандуулахгүй. Тэгэхээр өөрийнхөө би одоо сэтгэлийг яаж сэмрүүлж байсан ч гэсэн яах вэ? Гэр бүлээл одоо салахгүй гэдэг. Энэ нэг талаа харахад зөвлөдөө. Гэхдээ тэр хүүхэд яах вэ? Маш их тийм тэр хүн маш их сэтгэлийн эмгэгийг өөртөө агуулж явдаг. Тэгэхээр энийг аль болох л яах вэ? Эрт хугацаанд нь энийг арилгах хэрэгтэй. Ингээд гэр бүлийн салалтанд бол хүүхэд та хоёрын бүх ачааг зөвхөн хүүхэд ба хүүхдүүд л үрдэг юм шүү. Гэр бүл бүү салаараа.